Өдрийн мэндүргийн цаг тутмын мэдээ хийж байна. Студид Батцор мэдээллийг танилцуулна. Нийслэлийн согин хайрхан дүрэгт орших хайрхан хорооллын сөөхийн ажилтан бага насны хүүхдийг загнаж дарамтлан цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл 2 хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагууллаа. Зургийг нь олон нийтийн сүлжээнд тавьсан сөөхийн ажилтныг согин хайрхан дүргийн цагдаагийн 1-р хэлтэст саадуулан шалгаж хэлжээ. Хэргийг тодруулбал хайрхан сөөхийн ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн цамцаар нь шээсийг нь арчуулж зургийг нь захин орчинд нийтлсэн юм. Ингэхдээ тус байрны оршин суугчдынхаа Facebook группт дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүдтэй ухаан суулгая эцэг эхчүүдээ хэмээн бичжээ. Оросын холбооны улсын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Владимир Словер сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн кодоо шинжлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Яалт дотноо болсон эдийн засгийн форумын үеэр мэдгдлээ. Сэтгүүлчийн ёс зүйн кодыг 20 жилийн өмнө баталж байсан. Харин одоо өөрсдөд оруулахаар төлөвлөж байна. Мэдээж гол зарчмууд хэвээрээ үлдэнэ. Гэхдээ 20 жилийн өмнөхөөс дэлхийн ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Одоогийн блогерууд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг жирийн иргэдтэй хамт сэтгүүл зүүн нэг шугамд зэрэгцэн орших юм гэж 20 жилийн өмнө хинч төсөөж байгаагүй хэмээн Владимир Словой хэллээ. Өнөөдрийн байдлаар тулгамдж байгаа асуудал нь хуурамч мэдээлэлтэй хийх тэмцэл болоод байна. Мэргэжлийн сэтгүүлчид хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээж хууль захирагддаг. Гэтэл өнөөдөр интернет орчинд сайн дураараа мэдээлэл түгээгчдийн мэдээлэл дийлэнхийг эзэж байгаа ч тэд юунд захирагдаж, юугаар хязгаарлагдаж байгааг хэн ч мэдэхгүй байна хэмээн тэр хэлжээ. Энэ жил дэлхийн номын өдрийг 4-р сарын 22-наас 25-ны өдрүүдэд тэмдэглэхээр болжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх 4-р сарын 23-ны өдрийг дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Манай улсын номын сан зохиолч хэвлэл нийтлэгчид энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг. Тэд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном эдмийг сурталчлах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд 23-ны өдөр хэвлэлийн газрууд зохиолч хэвлэл нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурчиж борлуулна. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг, Монголын хүүхдийн зохиолч уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ ном хэвлэлийг сурталчилсан төрөлдсөн уралдаан, зохиолч уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдгүй тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилттой бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үзэсгэлэг зэрэг олон арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах юм а. Баянзүрх дүүргийн мэргэжлийн хэлтийн хэлтсээс Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах Бензоу рестораны үйл ажиллагаанд гинтийн шалгалт хийлээ. Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол хийж, бохирдол үүсэх нөхцөлд хоолны соус жан хадгалсан, хоол үйлдвэрлэлийн хэсэгт их хэмжээний хог хаягдaltaй, хоолтны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалснаас иссэн байсныг тогтоосон байна. Хоолны газрын байрны таац хохорч нурсан, ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, хоолны дээж авч бүртгэл хөтлөөгүй, баталгаагүй бүтээгдэхүүнээр хоол хийж стандарт мөрдөж ажиллаагүй хэмээн зөрчил арилгуулах хүртэл тус хоолны газрын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Үгээр цаг тутмын мэдээ өндөрлөж байна. Хүргэлүүлэн цаг агарын мэдээлэл анхаарлаа хандуулна.